Эхлээд Merix бетон зурмгийн компани нь олон нийтийн ил тод нээлттэй компани болох буюу хувьцаат компани болох ч байгаатай холбоотойгоор стандарт инвестмент андеррайтеринг компаниар дамжуулаад IPO хийх гэж байна. IPO гэдэг нь бол хөрөнгөний зах зээл дээрээс хөрөнгө татах бас нэг санхүүгийн арга хэрэгсэл. Энэ бол зээл биш. Олон нийтэд хувьцаагаа зарж борлуулснаар хөрөнгө санхүү татах хувилбар юм. Тэгэхээр анх дахь зах зээл дээр олон нийтэд хувьцаа санал болгох буюу IPO хийснээр 26 сая ширхэг хувьцааг нэг ширхэг хувьцааг нь 100 төгрөгийн үнэтэйгээр арилжаалж нийтдээ 2.6 тэрбум төгрөгийг хөрөнгөний зах зээл дээрээс босгоно гэж тооцоолж байгаа юм. Merix компани нь бетон зурмгийн үйлдвэр Улаанбаатар хотын Сонгон айхын дүүрэгт бетон зурмгийн үйлдвэрийг барьж энэ оны эхний улирал буюу энэ оны хавар гэхэд бол ашиглалтанд оруулна гэж одоо төлөвлөлтөөр ажиллаж байна. Тэгэхээр нийт үйл ажиллагааны зардалтаа 6.5 тэрбум төгрөг шаардлагатай гэж энэ компани тооцоолсон байна. Энэ компаниг үүсгэн байгуулагчид нь 3.6 тэрбум төгрөгийг бол өөрсдөө шийдсэн. Нийт хөрөнгө оруулалтынхаа 60% шийдсэн гэсэн үг. За харин шаардлагатай 40% хөрөнгө оруулалт буюу 2.6 тэрбум төгрөгийг бол олон нийтийн одоо зах зээл дээрээс буюу хөрөнгөний зах зээл дээрээс хувьцаа татах байдлаар хувьцаа худалдаалах байдлаар одоо хөрөнгийг татахч байна. Тэгэхээр энэ үйл ажиллагааг бол мэргэжлийн зөвлөгөө өгч байгаа компани бол андеррайтеринг компани нь стандарт инвестмент компани. Тэгэхээр 2005 оноос хойш Монголын хөрөнгөний зах зээл дээр IPO хийж дотоодын үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бол тодорхой төсөл танилцуулж хөрөнгө татдгийг та бид сайн мэднэ. Энэ үйл явцыг бол IPO гэж одоо мэргэжлийн хүмүүс бол товчилж ярьдаг. За тэгэхээр энэ үйл ажиллагаатай холбоотойгоор бол хөрөнгөний зах зээл дээр гарсан шинэ бүтээгдэхүүнүүд яг зориултын одоо танилцуулсан төсөл хөтөлбөртөө хөрөнгөө зарцуулж байна үгүй юу гэдэг дээр бас асуудал гардаг. Учир нь юу вэ гэхээр 2005 оноос хойш IPO хийсэн 15 компаниас 11 өнөөдрийн байдлаар гэхэд ашиггүй тодтолтой явж байна. Ашиггүй гэдэг нь ногдол ашигаа тараадаггүй. За үүнээс хамгийн том хөндөг асуудал нь бол хөрөнгөө татсан хөрөнгөө олон нийтийн хөрөнгийг зориултын бусаар зарцуулдаг. За нэг жишээ татах юм бол аял жуулчлалын чиглэлээр хөрөнгө одоо татсан компани барилгын салбарт тэр хөрөнгөө одоо зарцуулах ч юм уу аль эсвэл одоо эзэн нь өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулдаг 5-70 одоо тэр мөнгөө зарцуулсан байх жишээний ч юм уу. Иймэрхүү хувилбарууд бол одоо муу жишээнүүд бол сүүлийн одоо 8-9 жилийн хугацаанд бол хөрөнгөний зах зээл дээр ажиглагдсан. За тэгвэл үнд цасны хууль 2014 оны 1-р сарын 1-ээс шинээр хэрэгжээд эхэлж байгаатай холбоотойгоор хөрөнгөө зориултаар нь зарцуулах ёстой. Олон нийтийн болоод санхүүгийн зохицуулах хорооны болоод мэргэжлийн байгууллагуудын хараа хяналт сайжирсан гэдэг энэ үйл явцыг бол зөв боловсролд нь оруулах эерэг хүлээлт бас байгаа юм. За үүнтэй холбоотойгоор бид бас Merix хувьсат компани захирал мөнх цолбоогоос татсан хөрөнгөө ямар зориулалтаар зарцуулах вэ гэдэг дээр бид хариулт авсан юм. Одоо бас л үйлдвэртэй хэрэгтэй тоног төхөөрөмж болон одоо хөрөнгийг худалдаж явна. Түрүүнээс миксер машин, одоо эргэлтийн хөрөнгө, офисын зардал, өөрчн юуны цахилгааны байгууламж гэсэн тодорхой юмуд хөрөнгө оруулж байгаа. Тэгээд одоо барилгын одоо хөлрөл маань өөрөө 4 сард эхэлдэг тэр эхлэлтийг холбоотойгоор ажиллаа эхлүүлэх гэж хүлээж байгаа. Тэгэхээр өмнөх 3.9 тэрбум төгрөгөөр зарцуулсан хувилбарыг та сонслоо. 2.6 тэрбум төгрөгийг зарцуулахдаа бетон зурмагч одоо зөөх машин, за цахилгааны байгууламж, тогтчлт, офисын барилга гэх мэтлэн ажлуудаа зарцуулна гэж компани гүйцэтгэх захирал инхүү тайлбарлаж байна. Тэгэхээр 2.6 тэрбум төгрөгийг хөрөнгөний зах зээл дээрээс буюу олон нийтээс татах ажлыг мэргэжлийн зуучлагч байгуулах стандарт инвестмент компани одоо хийн. Тэгэхээр энэ компани бол гэрээ байгуулахдаа бол нийт татах 2.6 тэрбум төгрөгийн 70%-ийг гадна дотны зах зээл дээрээс босгоно. Хэрвээ 70%-ийг босгож чадаагүй тохиолдолд үлдсэн 30%-ийг бол өөрөө худалдаж авах ийм гэрээтэйгээр одоо хамтран ажиллаж байгаа юм байна. Тэгэхээр андеррайтеринг компани бол цаашдаа хөрөнгөний зах зээл дээрээс гадна дотны хөрөнгө оруулагч нарт энэ төслийг ашигтай хувилбараар санал болгож нэг ширхэг хувьцааг 100 төгрөгөөр бодит үнэлгээ гэж тогтоож борлуулах үйл явцыг хийх юм. Тэгэхээр 2.6 тэрбум төгрөгийг татснаар бол Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Учир нь юу вэ гэхээр сүүлийн үед ард иргэдийн санааг зовоогоод байгаа төгрөгийн ханшийн судрал буюу долларын ханшийн чангаралтын эсрэг буюу төгрөгийн ханшийг буцаад чангаруулахад хувь нэмэр оруулна. Нэг өсөндөө Монголын эдийн засагт 2.6 тэрбум төгрөг нэмэгдэнэ гэсэн үг. За ийм байдлаар Монголын эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх бас 2012 оны 4-р сараас хойш Монголын хөрөнгөний зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн буюу IPO хийгдээгүй байсан бол энэ хүү барилгын салбарт IPO хийж байгаа нь эдийн засагт бас эерэг нөлөөллийг үзүүлэх талтай юм. Хөрөнгө оруулагчдын хувьд бол бас гадаадын хөрөнгө оруулагчдаас ахуулаад дотоод хөрөнгө оруулагчид бол сонирхлоо илэрхийлж гисэн байгаа. 70%-ийг
Тэгээ 2.6 тэрбумын 70%-ийг амжилттай хөрөнгөний зах зээл дээрээс босгож чадах юм бол энэ IPO амжилттай боллоо гэж тооцогддог. 70%-аас 70%-тай хүрэхгүй байх юм бол Underwriter нь бол үлдсэн хувийг одоо худалдаж авна гэсэн тийм гэрээтэй бол ажиллаж байгаа. Тийм учраас бол энэ IPO-г бол амжилттай болгоно гэдэгт орж ирснээр дотгошоо чиглэх валютын урсгал нэмэгдэж төгрөгийн ханш бас эерэг одоо нөлөө үзүүлэх ийм хүлээлт үүсэж байна. За тэгэхээр 2014 оны 3 дугаар сар гэхэд бол Minex хувьцаат компани хувьцаа олон нийтэд нэг ширхэгэн 100 төгрөгөөр Монголын хөрөнгөний биржээр дамжуулаад арилжаалгах ийм төлөвтэй байна. Эхний удирдалтаа багтана гэж ийхүү Underwriting компани төлөөлөл ярьж байна. За тэгэхээр Монголын хөрөнгөний зах зээл дээр шинэ бүтээгдэхүүн гаргах, за түүнийг дагаад журам зүйл заалт, хариуцлагын үйл ажиллагаа болоод зарцуулалтын байдал, олон нийтэд хүртээмжийн байдал гэдэг асуудал сүүлийн үед их яригдж байгаа. Тэгэхээр энэтэй холбоотойгоор ямар ч байсан хөрөнгөний зах зээл дээр энэ хүү 2014 он гарсаар эхний шинэ бүтээгдэхүүн гарч байна. За үүнтэй холбоотойгоор бас дараагийн шинэ бүтээгдэхүүн гэх юм бол бид урд нь бас та бүхэнд мэдээлж байсан Бэрэн Майн компанийн хувьцаа бас удахгүй IPO хийж одоо гарахаар хүлээгдэж байна. За энэ хүү Монголын хөрөнгөний биржийн 2013 оны одоо хууль эрх зүйн шинжилэлт 2014 онд бол эерэг нөлөө үзүүлэхээр эхнээсээ үйл явц энхүү харагдаж байгааг бид та бүхэнд мэдээллээ.